За засгийн газраас төсвөөс их хурлаас ерөн сүүлийн жилүүдэд боловсролын салбарт төсөв мөнгөний тухайд бол бас нэлээд боломжоор бас дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ 2019 оны энэ ЮНЕСКО-оос гаргасан үнэлгээний тайлбарыг би нэг өгүүлбэрийг танд бас дахин уншия. Монголын боловсролын системд хэсэгчлэн өөрчлөлт хийх нь үр дүнгүй. Эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Үгүй болвол илүү том сорилтуудтай нүүр тулна гэж тухайн тайлан дээр дүгнэлтэн дээр гарч ирсэн байна лээ. Тэгэхээр яг л энэ зүйл болоод байна л да. Төсвөөс төрөөс мөнгө төгрөг анхаарал тавиад байдаг. Гэтэл яг бодит байдал яг энэ байгууллагын хэдэн жилийн өмнөх дүгнэлт яг биднэрт том суур өөрчлөлт, зарчмын өөрчлөлт ирж байгаа энэ зах зээлийн тэр ачаа даалгаварт бид нар нийцэхгүй тогтолцооны өөрчлөлтүүд биднэрт байхгүй байгаа учраас жишээ нь одоо өнөөдөр нөхцөл байдал яг ямар байна вэ? Ажлын байран дээр ихтэй сургууль төгсөж байгаа залуучууд нь ажлын байран дээр шаардлага хангадаг. Нөгөө талд нь ажлын байр байгаад идэг. Ийм нөхцөл байдалтай тэр мэрэгжилтэй ажиллах хүч нь олон салбарын бодлогодоор өөрчлөлт байдаггүй. За 10 жилийн суур боловсролын сургалтын үр дүнг үүсгэхэд ПИСА-гаас нодлон жил гаргасан ПИСА-гийн үнэлгээн дээрс би 3 тоолд дурдж 3 хүүхэд Монголын 9 дугаар ангийн 3 хүүхэд тутмын 2 нь уншснаа ойлгох чадваргүй байна. Монгол улсын 2 хүүхэд тутмын 1 нь байгалийн ухааны хичээлд хангалтгүй дүн авж байна. Хангалттай дүн авж байгаа хүүхэд нь 100 хүүхэд тутамд 2 хүүхэд байна. Буюу одоо ижил түвшний Вьетнам зэрэг орнуудаас манайхаас бага мөнгө зарцуулж байгаа төсвийнхөө бага хувийг манайхаас зарцуулж байгаа орнуудаас танаа Монгол улсын энэ 9 дугаар ангийн хүүхдүүдийн үнэлгээ чинь ийм доошо орчлоо буюу дунд сургуулийн тогтолцоог биднийг яг одоо бодит олон улсын үнэлгээ нь ингээд гарч ирсэн. Тэгэхээр эндээс биднэрт тэр ЮНЕСКОгийн хэсэгчлэн өөрчлөлт хийх бишээ. Энэ томоохон өөрчлөлт хийхгүй болвол том суралтуудаа нүүр тулна гэжсэн маань хөдөлмөрийн зах зээл дээр илрээд эхэлчлээ. Олон улсын үнэлгээ дүгнэлтээр илрээд эхэлчлээ. Тэгэхээр энийн дээр одоо яг ямар бодол саналтай яагаад ийм суур асуудал руугаа тогтолцоо руугаа ингэж хандахгүй нэг л төсөв төлөвлөгөө улсын хурлаас мөнгө батлах ёстой гэдэг хандлагаар л яваад байдаг. Энийн дээр нэг бас нэг тодорхой бодлогын ямар бэрхшээл байдгийг тайлбар өгмөр байна. Уг нь бол энэ засгийн газраас Монгол улсын боловсролын тогтолцоонд хийх ажил бол жинхнээсээ тэр 14 мега төслийн чи хамгийн ихэнд нэг дэрэн бэлэгдэх ёстой мега төсөл уг нь энэ боловсролын салбарт л байсан. Саяны суур өөрчлөлтүүдийг биднээс нийгэм нөхцөл байдал биднээс нэхэд байна. За Наранбаяр сайд хариулт өгье. За баярлалаа. Тэгэхээр яг л одоо хэсэг бусгаар нь биш яг ингэж системтэйгээр шинжил хийх шаардлагатайг бол та яг хэлж байна. Ийм шаардлага байна. За ПИСА-гийн шалгалт 2022 онд ингэж Монгол болсон. За энэ дээр бол Монгол улсын хүүхдийн математикийн ур чадвар бол 425 оноо байсан байна. Энэ нь OECD-гийн орнуудын дундч 472, Азийн дундч 451. За унших чадрын хувьд бол 378 оноо авсан нь OECD-гийн 476 оноо, Азийн дундчийн тэр 427 онооноос бол доогор байна. Байгалийн ухааны чадвар 412 оноо авсан нь OECD-гийн орнуудын дундч 485, Азийн дундч 449. Ийм байдалтай байгаа. Тэгээд яг ПИСА-гийн шалгалтаар ингээ гарсан энэ дүнгийн хүрээнд бид бас энэ унших чадрыг сайжруулах чиглэлээр бол нэлээд ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол энэ боловсролын салбарт нэг 6 ийм иж бүрэн шинжилэл явуулж байгаа. Нэгдүгээр хөтөлбөр. За энэ бол одоо сургалтын хөтөлбөрийг бол яг энэ боловсролын ерөнхий хуулиараа нэг хүүхдийн сурах 10-аас 12 жилийн цикл дотор нь өөрчлөнө гэсэн ийм одоо хуулийн залттай. Тэгэхээр 2014 оноос хойш өөрчлөгдсөн энэ цөм хөтөлбөр маань одоо ингээ 2025-26 онд бол өөрчлөх цикл рүүгээ ороо явж байгаа. Энэ жил бид нэр энэ хөтөлбөрөө шинжлэхдээ бага сургууль дээр ялангуяа унших чадвар руу нь бол илүү оруулж байгаа. Унших чадвар гэдэг нь нөгөө минутаар уншдаг асуудал ерөөсөө биш. Уншснаа ойлгосноо хэрэгжилж чаддаг ийм чадварыг хэлж байгаа. За ингээд хөтөлбөрийн шинжилэл ингээ явагдаж байна. За үнэлгээний шинжилэл. За тэгш хүртээмжийг бий болгох хүртээмжийн шинжилэл. За цахим шилжилт. За багшийн хөгжил. За ингээд цалингийн ийм шинжилүүд гэсэн ийм иж бүрэн багшийн одоо багш руу чиглэсэн багшийн 3 толгуурт бодлого гэдэргээд энэ боловсролын иж бүрэн ийм 6 ийм бодлогыг явуулж байгаа.
Гэхдээ энэ бүхний үндэс цаана нь бол юу вэ гэхээр зэрэг ерөөсөө л явж сурлагын боловсролын чанар, за хүртээмж, багшийн одоо энэ сэтгэл ханамж, за мөн одоо багшийн чадвартай их холбогдоод явж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг бол бид мэдээж иж өрнөрийн шийдэхээр ингэж ажиллаж байна. Ер нь бол математик чадварыг сайжруулахын тулд эдүүтэн гэх мэт одоо дэлхийн шилдэг ийм хөтөлбөрүүдийг бас оруулж ирээд ажиллаж байна. За англи хэлний чадварыг сайжруулахын тулд бид Pearson хөтөлбөрийг бас нэвтрүүлж байна. Ийм одоо ажлуудыг хийж байна. За энэ 25 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс бол 5 дугаар сарын 16-ны хооронд PISA-гийн 2 дахь одоо шалгалтад Монгол улс орсон. За энэ 26 оны 12 дугаар сард энэ мэдээ гарна. За ингэхээр бол бид бас юугаа сайжруулж чадсан байна. За юугаан хийж чадаагүй байна вэ гэдэг энэ асуудлууд бол эндээс гараад ирнэ. Тэгэхээр цахим шилжилт бол хүртээмж, сургалтын амжилт, менежментийг сайжруулахад чиглэж байгаа. Өнөөдөр мэдлэгийн сургууль дээр бол ойролцоогоор 36 мянган одоо ийм хичээл байж байна. Энүүгээр бас ингээд ахлах сургууль бол сонголтынхаа хичээлүүдийг үзээд явах юм боломжтой. За тэгээд түрүүн би 5 шинжилгээ хийсэн, 6 дахь шинжилгээ нь бол энэ гүйцэтгэл суурилсан ийм санхүүжилтийн систем байгаа. Бид зөвхөн PISA-гаар 3 жил тутамд одоо боловсролынхаа чанарыг хэмждэг биш, гүйцэтгэлийнхаа үнэлгээгээр одоо ингээд жил болгон өөрсдийнхөө сурлагын чанарыг, багшийнхаа чанарыг давхар хэмжээд явдаг. Сая энэ жил бол гүйцэтгэлийн үнэлгээ бүрэн явж дууссан. За энэ жилийн хувьд бол бид цахим шалгалтын одоо журмаар энэ гүйцэтгэлийн үнэлгээгээ хийж дууссан. За тэгээд төвөрт бол 700 сургууль орсон. За 29689 багш оролцсон. За сурагчийн тоо нь бол 854507 байгаа. Тэгээ ийм байдлаар яваад ерөнхийдөө бидний гүйцэтгэлийн үнэлгээгээр хийгээд байгаа энэ үнэлгээнүүд, энэ зүйл бол ер нь PISA-гийн гараад байгаа энэ ерөнхий одоо бас энэ түнтэй мөргөдөг ийм байгаад байгаа. Тэгэхээр зэрэг бид бас энэ боловсролыг иж бүрнээр нь шинжлэх ийм ажлыг бол хийгээд явж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Мөн одоо энэ зарим нэг нь одоо яг хэсэг бусаг яг энэ хэсэг дээр нь шинжилээд бусдыг нь хаяад байна гэсэн ийм бас ийм гаргаж байгаа бол бид тусгай судалгаа тайлангаа танд бас явуулж тайлбарлахад бол бэлэн байна. Баярлалаа.